Мөнгө цуглуулагчид танхимыг дуусгахад цүнхэн мөнгө алтаар дүүрчээ. Тайзан дээр өөр нэгэн зарлал өлгсөн нь ямар нэгэн асар сонин зүйл гарахыг мэдгдлээ. Шалгаруулах шүүгчид дахин суудалдаа сууцгааж олон түмэнч хүлээн шимээ намтлаа. Жадчны хувцастай туйл зур жад барьсан 2 хүүхэн гарч ирлээ. Тэд харангийн хувцас өвдгөө гаргасан богино банзалтай учиргүй өндөр тул байн толгойгоо гэдэлгэн. Хоёулаа цэл залуу хөөхөө хүүхэн байж олон түмний зүг нахилзан мэндэлж инээмсэглэхэд удтал алга ташин баяр хүргэжээ. Тэгтэл тэр хоёр тулалдахад бэлхнээ урж зогслоо. Үзэгчд ч шивэр авиргэлцэж жаахан дооглох байдалтай жигж уг болцгооно. Шүүгчд хатгах болгоныг тоолж сайн байна гэж байн хэлэхдээ өхөөрдөх мэт инээв хэлцгээв. Энэхүү хоёр дайчин хүүхэнд үзэгч олон ихэд баярлжээ. Тэгэхдээ эрэгтэйчүүд нь дур татагдан эгдүүн хүрсэндээ эмэгтэйчүүд нь даруу бус хөгжөөн доогуур зэргийн зугаа хиймэл сайхан хиймэл тансаг дуурийн тахилт архины мухлагийн дууж хүүхнүүдэд угаас дуртай Парисийнхны зан аашнаас болж. Өрсөлдөгч хоёрын аль нэг нь урагш ухсхийн довтлох болгонд танхимд хөгжилтөн шүүгнэ. Энэ үед нөгөө эмэгтэй нь уян налрахай нурууга үзэгч олон руу харуулах тул хүмүүс амаа ангаж нүдэ бүлтийлгэн дуграглуулж тамирчны хамгаалах чадварыг бараг сонирхоочгүй нүдэ хужиралцгаана. Учир зүггүй алга ташиж тэр хоёрт баяр хүргэлээ. Эдний дараагаар сэлэмтний тэмцээн болсон боловч үзэгчдийн анхаарал дээд давхар тулж байгаа юм руу татагдсан тул хинч тэднийг ойшоосонгүй. Дээрээс хэдэн минутын турш түр няр хийх чимээ дуулдаж тэр байрнаас айл нүүж байгаа юм уу гэмээр байлаа. Тэгтэл гэнэт төгөлдөр хуурай гიშгэлж хөгжимд тохируулан товшин бүжиглэх чимээ тодоос тодуулдлаа. Тэмцээнийг үзэж чадаагүй хүмүүс өөрсдийгөө сатааруулахын тулд тийхүү найр наадам зохиож. Хүмүүс инээлдэж авгайнаар бүжиглэхсэн гэхээс хорхойн хүрч тайз руу харахаа болоод өөр хоорондоо чанга ярилцах болжээ. Дээр болж байгаа найр наадам бүгдийг хөгжөөж орхилоо. Хоцорч иргэсэд уйдахгүй байгаа нь илт мэдэгдэж доо танхимд байгаа хүмүүс ч тэдэнтэй дуртаяа нийлэхэд бэлхэн байх шиг харагдлаа. Энэ үеэр хоёр шинэ өрсөлдөгч гарч ирээд бүхэлдэн мэндэлцгээж маш шийдэмгийгээр өрн зогсоход үзэгч олны хараа хормхон зур тэдэн дээр туслаа. Тэр хоёр бүх хийж тэнийж маш сайхан хөдлөختөө туйлын ухаалаг самбаатай хүчиндээ тун идэгсэн баяртайгаас гадна хөдөлгөөн ёр хийхгүй урам их уужуу ухаан гарган тоглож юм идэхгүй бүдүүлэг олныг гайхан шагшууллаа. Тэдний сандрах твдэхгүй гавшгаа байдал ухаалгаар бултан зайлах маш сайн бодож боловсруулсны тул аажуу удаан юм шиг давш хөдөлгөөн нь альва жинхэнэ урлагийн адилаар амьтан хүний харцыг татаж сэтгэлийг булаажээ. Олон түмэн үнэхээр гойд сайхан юмыг бид үзэж байна. Бидний өмнө хоёр лут уран хүн тогсурсан хоёр мастер сүрлэг сайхан гарч ирээд өөрсдийнхөө бүхий л чадвар, бүхий л арга мэхийг харуулж амьдралд шалгаж үзсэн онлын мэдлэгээ гялцдал үзүүлж бие махбодынхоо уян налрахыг гайхуулах хүсэлтэй юм байна хэмээн гадарлаж эхэлжээ. Цөм тэр хоёроос нүд салах хавлаад дов ажиглаж сүүлийн удаа завчилсаад гар барьж бие биендээ баяр хүргэхэд нь танхим даяар сайн байна гэж хашгиралдан шууглаа. Ийхүү үзэгч түмэн хоолой мэдэн гууглалдаж пижгэнтэл дэвсэцгэлээ. Тэр хоёрыг Сержан Равиньяк гэдэг нэртэйг хэдийн мэдцгээж. Эрэгтэйчүүд санаа сэтгэл дайчин шинж орж хажуугийнхаа хүнийг өдөх байдалтай ширтэлцлээ. Санамсаргүй инээмсэглэвэл халз тулааны шалтгаан болчихж магадгүй боллоо. Насандаа ч жад сэлэн барьж үзээгүй хүмүүс тулуураа агаар тэргэлдүүлэн довтлох байдал үзүүлэх юм уу дайралтыг няцаах дүрм үзүүлцгээлээ. Гэвч удалгүй үзэгч олон хойноосоо цувран нарийнхан шатаар өгсөж эхэллээ. Сая нэг амны цангаа гаргах боломж олдсон боловч дээр бүжиглсэн хүмүүс хамаг идэх уух юмын цөлмчхөөд 200 хүнийг дэми төвөөж өрхөөд юу ч харуулахгүй байх гэсэн чинь ёстой бүдүүл явдал гэж хэлээд тарцгаас нэг мэдмэгц учир начиргүй ууралцгаалаа. Нэгч билүү, нэгч балга шампан дарс, нэгч балга хийтэй ус,
Нэг ч тусал шар айраг, чихэр, алим жимс үлдээлгүй цөмийг хоосолж үгүй хийсэн байлаа. Зарцнараас асуухад их л халаглах байдал үзүүлвч битүүдээ инээдэ барьж ядан авгай нар нь харцуулаасаа долоонд раашилсан. Тэдний идсэн уусан гэдэг нь жигтэйхэн зүгээр л өнгөрдөг байгаа да. Гэлцгээжээ. Тийм ярилцахын үзвэл дайсан этгээдийн хөлд сүйдэж тонуулан дээрэмдүүлсэн хотоос үлдсэн хүмүүсийн яриа гэж бодмоор. Тэндээс явхал зам үлдэжээ. Эрэгтэйчүүд сул хайсан 20 франкта хар бууж дээд давхарт найрлаж орхиод мөнгөө төлөлгүй арилаад өгсөн тэр хүмүүст ууралцгаалаа. Тэтгэгч авгай нар 3000 гаруй франк цуглуулжээ. Зарлага хасахад 220 франк нь 6 дугаар тойргийн өнчин өрөөсөнд үлдлээ. Вальтрийн гэр бүлийнхнийг дагалдан ива Жорж Дюрягийн суух сүйх тэргэрлээ. Жорж замдаа эрхлэгчийнхээ авгайн их зүүдөөс харан сууж явсан бөгөөд хүүхний энхри хэрнээ тогтургүй харц өөр дээр нь жаахан ичингүй ирэх мэт тусаад байгааг дахин ажиллаа. Тэгээд хайста. Одоо л миний гохонд ороод ирж байх шиг байна гэж бодоод би ч үнэндээ нүрний буянтай хүн юм аа. Дэмэрэлгүйг харал да. Харилцаагаа сэргээснээс хойш миний хойноос үхээд байгааг гэж санамгцаа үл мэдийг инээмсэглэлээ. Жорж санаа сэтгэл маш сайхантайгаар гэртээ харж ирэхэд нь Мадлен зочдын өрөөндөө хүлээж байлаа. Би ч нэг сонинтой Мароккын байдал улам яривхтай болж Франц улс хэдхэн сарын дараа тийш нь сэргээ оруулж том болзошгүй байна. Юутай ч гэсэн засгийн газрыг унгахын тулд үүнийг ашиглахаар зэхэж байна. Энэ үед Ларош гадаад явдлын яамны сайд эрхийг гартаа авах боломж алдахгүй мэдээж гэж Мадлен ярьлаа. Дөрва эхнэрийнхээ хор шарыг малтахын тулд ёор итгээгүй дүр үзүүлж Тунист явуулсантайгаа адил таны юмыг ухаан солиотой улсал хийдэг байх та гэж. Мадлен юу гэсэн үгүй гэсэн байртай мөрөө хавчаад би яг л болох юмыг чамд ярьж байна. Болохоо л болно. Тэдний хувьд хамгийн чухал асуудал. Мөнгөний асуудал гэдгийг чи ойлгохгүй байгаа юм байна л да. Одоо үед хайрт минь улс төрийн хэргийг харж байхад эмэгтэй хүнийг битгий эр харин ашиг хонжоог эр гэж ярих хэрэгтэй болсон шүү. Гэхдээ хамондо гэж дөрва уурлуулах санаатай маш зэвүүцэн аман дотроо дуугарлаа. Эхнэр нь цочмог уурлас хийж чи бас л Форст шиг тэнэг амт юм а гэлээ. Тэгж хэлэхэд дөрвагийн эмзэг газрыг дайрч уурлна гэж бодсон нь харин инэв хийлээд нөхөө араараа тавилдаг Форст чиг үү гэж асуужээ. Энэ үг хүүхэнд айгүй санагдаж Жорж юу гэв? Чи Форстыг араар нь тавьдаг байснаа тэр орой нэрээ хэлээгүй лөө. Яатсан чир бол дөө гэж тун ил дооглон тохуурхаж бас үннээсээ хөөрхилж байгаа дүр гаргажээ. Мадлен хариу хэлэлгүй буруу хараад хэсэг дуугүй байснаа. Мегмар гарагт манай зочин ирнэ. Ларош матай авгаад тэ персмүр дэдгүнж хоёр манай дэрж хооллох байх. Чи Ревал Норберт Варен хоёрыг үрэх юм биш үү? Би маргааш Вальтер авгаа Демерел авгаа нартай уулзна. Ресолен авгаач ирж магадгүй гэлээ. Мадлен саяфтраас эр нөхрийнхөө улс төрийн хүмүүсийн дотор нэр нөлөөтэйг ашиглан хүнтэй танилцж эхэлсэн бөгөөд Францын аж байдал сониноос дэмжлэг авах хэрэгтэй болсон Сенатч депутатын авгай нарын худал үнэн янз бүрийн үгээр биедээ татахыг хүчээж байлаа. Их сайн байна. Би Ревал Норбер хоёрыг өрье гэж дөрва хэллээ. Хотоол нэг ихнэрээ зовой. Бүлөөний ойд зугаацж яваад дуулсан цагаас хойш намайг махлаад байгаа тэр битүү хардлагаа хэлж санаагаа амраа гэж бодмогцоо дөрва их л баясан сэтгэл хангалуун болж гараа үрчлээ. Үүнээс хойш Форст гэдэг үг гарах болгонд л араараа тавиулдаг гэж өргөмжлөөд бай. Ингээд салахгүй байхад Мадлен нэгэн цагт ууралхаал уурлана гэж боджээ. Нэг оройн турш 10-аад удаа нөөм араараа тавиулдаг Форст гэж яриан завсраа хоргүй ёжлон дурдлаа. Одоо талигаачд дургүйн хүрэхээ болж хариугаа авч байна гэж бодох болжээ. Мадлен нөхрийнхөө өөдөөс харж суугаад дуулаагүй дүр үзүүлэн хязээнийхээр хайнга инээмсэглэн өнгөрнө. Маргааш нь Вальтер авгааг өрөх гэж байгааг санаад эрхлэгчийнхээ авгааг ганцаараа байхад нь урьдчилж уулзах
Үнэхээр намайг шохоорхоод байна уу үгүй юу гэдгийг мэдхээр шийдлээ. Энэ явдал түүнд зугаатайж багтайж санагдаж. Тэгээд боломж байдаг бол үдсээд алдах юмсан гэж бодлоо. 2 цагт Мальзербийн цэцэрлэгт гудамжинд очихсан байлаа. Зочдын өрөөнд орж жаал хүлээлээ. Ингэж байтал Вальтравгаа гарч ирээд илтэд баярлан гараа сарвайж ямар хувь заяагаар та хүрээд ирвэ? Таныг харах ганц хүслэн маань намайг нааш нь хөдлөөд ирлээ. Ямар нэг хүчил намайг тань руу авчирсан. Юунд ирснээ өөрөө ч мэдэхгүй байна. Үнэндээ надад хэлэх юм алга. Хүрээд ирчихлээ гэхээс өөр ярих юм алга. Ингэж эртэрсэн хийгээд илэн далангүй үннээ хэлсэнд минь та уучлах юм байгаа үстэй. Гэж Дөрва хариуллаа. Дөрва энэ бүхнийг цаанаал нэг ноцтой хэрнэ өнгөн дээрээ инээмсэглэн тоглож ч байна уу гэмээр ээлдэг өрхөн хэллээ. Вальтравгаа мэл гайхан барьцаалдаж ялэмгүй улайгаад би тэгэхэд үнэндээ би мэдэхгүй юм. Би таныг гайхаж байна гэж Эгмакхийн үгээ тасалдуулан хэлэхэд Дөрва тосож аваад сэтгэлээ өгч байгаа нэ. Тэгэхдээ таныг цочоож айлгахгүй санаатай хөгжөөнтэй өнгө оруулсан хэрэг гэж нэмж хэллээ. Тэр хоёр зэрэгцэн суужээ. Хөөхөн тэгж хэлсний тоглоом болгон дөөвөлөх гэж. За тэгэхээр энэ маань үнэн сэтгэлээ илчилж байгаа хэрэг болох нэ. Тэгэлгүй яах вэ? Би бүр айл эртнээс сэтгэлээ илчлэе гэж бодсон юм. Гэвч зүрхэлдэггүй байсан. Би таны хатуу нугаршгүй томоотойн тухай зөндөө олныг дуулсан болохоор гэж Дөрваг ярихад авгай бие барьж чухам яагаад энэ өдрийг сонгов гэж асуухт нь Дөрва дууга намсгаад мэдхгүй маа. Өчигдрөөс хойш танаас өөр юм бодохоо байсан доо ингэсэн болов уу? Ингэж санах юм гэлээ. Авгайн царай гинт сайж за болио ингэж хүүхэд шиг загнахаа болио өөр юм яри гэлээ. Гэтэл Дөрва хүүхний хөлд унлаа. Авгаа ингэнэ гэж огт санаагүй байсан тул айн цочиж. Хүүхэн босох гэхлээр нь Дөрва 2 гараараа бүслэхийгээр нь тэврээ тавьсангүй. Тийм шүү энэ үнэн. Би танд турлаж байна. Бүр ухаан алдаж байна. Аль хэдийнээс юм болсон юм аа. Надад хариу битгий хэлээрэй. Би ингээд солио тусвал яана. Би танд дурлаж байна. Танд яаж дурлаж байгааг минь та мэддэгч болоосай. Ингэж Дөрва дээрээс нь булж гарлаа. Авгайн ам тэмцэж байгаа бололтой гагалзан амьсгаа авч нэг юм хэлэх гэснээ чадсангүй 2 гардаж түлхээд хүч өрөхгүй болохоор уруулд нь улам ойртон ирж байгаа уруулыг холдуулахын тулд үсдэж аваад түлхэж үзлээ. Ингэж байхдаа Дөрвагийн нүрийг харахгүй хичээн нүдэ анж толгойгоо 2 тийш нь огцом хөдөлгөн займчууллаа. Дөрва хувцсны гаднаас хүүхний биеийг барилж тэмдчин хав тэврэх тул арга буюу энэхүү эв хавгүй энхрийлэлд тамир тэнхэн барагдан сулдах тийшээ хандлаа. Дөрва гинэт босож дээгүүр тэврэхийг завдсанд хүүхэн энэ чөлөөг ашиглан гараас нь мултраад нэг сандлаас нөгөө сандал руу гүйж өрөөн дундуураа ийш тийш санд бинт тавьчээ. Дөрва хүүхний хойноос хөөгөө дэмий гэж үзэн сандалд лаг хийтэл сууж эхэр татан уйлсандаа бахардан амьсгаа богдож байгаа дүр үзүүлж 2 гараараа нүрээ таглалаа. Тэгснээ ухсхийн босож баяртай ингэж хашгираад humгүй гарч хотлоо. Тэр үүдний өрөөнд ормогцоо огт зүгээр болоод тулуураа авч гадагшаа гарчээ. Гарт ороод ирэх шиг боллоо шүү. Зөөлөг чамайг ингэж бодоод маргааш уулзъя гэсэн хөх хуудас Клотилдад илгээхээр шууд нь зүгэлжээ. Дөрва ирдэг цагтаа гэртээ ирж за юу болов нөгөө айлчид чинь ирэх нь гэж асуухад Мадлен ирнэ ганцхан Вальтравгаа завтай байх хэсгээ мэдэхгүй байна лээ. Нэг л эргэлзэж түтгэлзээд зан суртахуунч гих шиг хүн чанарч гих шиг юм яриад байна. Ер нь хачин сарайтай байдаг шүү. Тэгтээ иржил таарах үстэй ингэж ярьлаа. Дөрва гайхах мэт мөрөө хавчаад ирэх байлгүй дээ гэж. Гэвч сэтгэлийн угт итгээгүй хэвээрээ айлчид ирэх цагийг болон болтол догдолсоор өнгөрлөө. Өглөөгөр Мадлен Вальтравгаас зурв сүлэн авсан нь арай хийж нэг юм зав гаргалаа.
Би танайд очино. Харин манай нөхөр очиж чадахгүй байх гэсэн байлаа. Дөөрөө тэднийд удаан болоогүй л яамай. Тайвширчихсан байгааг нь харав уу? Цаашдаа юу болохыг харъя гэж боджээ. Тэглээч ямар янзтай уулзандаа гэдэг бодол жаахан түгшээлээ. Тэгсээр байтал Вальтравга орж ирсэн бөгөөд маш тайван жаахан хүй твтер ихэмсэг байртай байхыг хармагц дорохноо тун даруй номхон хөлсөнгүй байдал гаргалаа. Ларошматай авгаа Ресулен авгаа хоёр нөхрүүтэйгээ ирлээ. Дэперсмүр дэд гүнжин дээжүүлийн тухай сонин юм ярьж гарлаа. Дэмэрэл авгаа туйлын үсгэлэнтэй байна. Тэр дээд зэргийн гоё шар судалтай хар хувцастай төөний нарийнхан бэлхүүс томгор мэм булцгар гарын хав барин ил гаргаж шувуухан толгой шиг тэргүүнд нь дүрсгүй байдлыг бий болгожээ. Дөөрва Вальтравгын баруун гарт сууж хооллох бүх үеийн туршиг гагцгүй төлөв томоотой зүйлийг маш хүндэтгэх байдлаар ярилцж өнгөрүүллээ. Тэг завсраа байн Клотильдаг харж аргагүй л сайхан ч залуухан ч үх юм да гэж бодно. Тэгснээ харцаа эхнэр дээрээ тусахт нь тэр нь хэдийгээр урдын адил далд баттай шингэсэн хор шар өөр цухлыг хүргэж байлаач бас л зэгсэн хөөхөн санагджээ. Гэвч Вальтравгагийн хувьд гэвэл өөр. Түүнийг биедээ татхад хэцүү байсан хийгээд эрэгтэй хүнд хизээч дотн сайхан бодогддог тэр шин сонин сэтгэл төрүүлснээр гоцгойд байлаа. Вальтравга эртхэн харихаар завдахт нь би таныг хүргээд өгье гэлээ. Авгаа татгалзсанд яагаад тэрвэлээ ингүүл би танд гомдон шүү. Би таныг одоо болтол ууртай байна гэж бодоход битгий үргээчтэй. Намайг огт зүгээр тайван байхыг хараа биз дээ гэж шалгаалаа. Та зочтой орхиод явж болохгүй шүү дээ гэж авгааг хэлэхэд мушилсан инээмсэглээд зүгээр би ердөө 20 минут болно. Ингэхэд хэн ч мэдэхгүй. Харин таныг татгалзах юм бол ёстой нэг гомдон шүү гэхээр нь аргагүй гэдэгтэй. За яах вэ? Би зөвшөөрье дөө гэж аяархан хэллээ. Тэгээд сүйх тэргэн суумгцаал дөөрвө түүний гарыг шүүрэн авч учир зүггүй үнсэж би танд дурлаж байна. Надад энийг л хэлэх зөвшөөрөл олгоодох. Би таны бие талдахгүй. Ганцхан хайр сэтгэлтэйгээ л танд хэлэх гэсэн юм гэлээ. Та надад ам өгсөн шүү дээ. Болохгүй. Ингэж хөөхөн шивнэхэд дөөрвө асар их хүч гарган бие барьж байгаа хүний янз үзүүллээ. Бие хэрхэн барьж байгааг минь та харж байгаа биз дээ. Гэлээж гисэн. Би танд дурлаж байна гэдэг үгээ хэлхийг минь зөвшөөрөөрэй. Хөлийн чин дэргэд 5 минут сууя. Үцгэлэнтэй сайхан царайг чинь харж бай. Энэ 4 үг хэлхийг минь зөвшөөрөл дөө. Бүдэгхэн дуугаар дахиад л үглэж гарчээ. Вальтравга одоо болтол түүнээс гараа салгаж амжсангүй. Үгүй яаж болох вэ? Би чадахгүй. Улс амьд намайг юу гэх юм бэ? Манай зарц, манай охтууд юу гэх юм бэ? Үгүй тун болохгүй гэж амьсгаад нь түргэн хэлэхэд дөөрөө залгаж аваад би танигүйгээр амьд явж чадахгүй нэ. Танай гэрт юм уу, өөр газар ч юм уу таныг өдөр болгон харж ядахта ганц минут ч болов уулзаж таны ариун гарт хөрч хувц сунраараа хөдлөвсөн салхин чинь үлээлгэн таны биеийн галбир дүрсийг шохоорхон харж намайг ухаан алдуулдаг алаг хоёр нүдийг чинь харж байхсан гэж ярьлаа. Авгаа энэхүү хайр дурлалын өлег болсон аяг хшгийг сонсож хамаг биеэрээ дагж чичирч үгүй болохгүй та дуугаа хайд гэж хэлж явлаа. Тэгэхэд дөөрвө энийхэн хонгорыг 100 арган давах хэрэгтэй. Уул зүтгэл болоод ирхвэл хамаг хэрэг бүтгэн тэр. Эхлээд өөрийнх нь хүссэн газар уулзах ёстой. Дараа нь уулзах газраа бий товлон шүү дээ гэж боджээ. Тиймээс та болгоолдо тэгэлгүй болохгүй. Би таныг харж явах болно. Хаалганы чин дэргэд гуйлагчин шиг сахиа зогсно. Хэрв таныг гарч ирэхгүй бол би тань дээр давхиад очино. Гэвч би таныг маргааш л хармаар байна гэж чихэнд тулган шивгэнэхэд гүү битгий ирээрээ би таныг оруулахгүй шүү. Миний охтыг бодол доо гэлээ. Тэгвэл би тантай хаана уулзаж болох вэ? Эхлээд аль та гадаа уулзах уу? Аль эсвэл таал мэд. Надад хаан ч хамаалга. Таныг л харж байвал бусд нь хамаагүй.
би тантай мэндэлж хайртай гэдгээ хэлчихээд л яваад өгнө. Ингэж шалгаагаад салахгүй байхаар нь авгай бүр мөсөн барьцалдаад хариу юу хэлэхэж мэдхэ байлаа. Гэтэл сүйх тэрэг нь гэртэн тулж явааг мэдмэгцээ. За яах вэ? Маргааш 3 агаст би Тринитэ сүмд очие доо гэж бушуухан хэлжээ. Тэгж хэлээд тэрэгнээс бууж хөтчөд дөрөв агайг гэртэн хүргээрэй гэж чанга гихч нь хэлж өрхлөө. Түүнийг гэртээ ирэхэд авгай нь чи чинь хаашаа алга болов? Яаралтай утас явуулах хэрэгтэй байсан юм аа гэж бүдэгхэн хариулжээ. Дэмэрэл авгай дөрөв рүү хурч ирээд хонгор найз намайг хүргэж өгөх. Би танаар хүргүүлнэ гэж бодоод гэрээсээ ийм хол гардаг хүн шүү дээ. Гээд гэрийн эзэгтэй хандаж чи хардаагүй вэ гэж асуул. Үгүй тийм ч их хардаагүй гэж дөрөв авгай хариуд нь үгээс унжруулан хариуллаа. Зочид тарлаа. Ларош Матай авгай хөдөө нутгийн зарц эмэгтэйг санагдуулах бөгөөд бичиг баримт баталдаг хүний охин тэр. Ларошиг огт нэр гараагүй жирийн нэг өмгөөлөгч байхад нь суусан юм санаж. Ресолен гэдэг маягтай хөгшин уншлагын танхимд боловсрал олсон хуучин цагийн эрх баригчийг санагдуулж Деперсмөр дэд гүнжин тэднийг ёор тоохгүй шинжтэй. Дэд гүнжингийн цагаан гар тэдний хар бор гараас сэжиглэх байртай хүрэх төдий болж. Клотилда цацагтай альчуураар толгойгоо боогоод хаалган дээр Мадлинатай салахыг сүйхтэй. Танай хоол маш сайхан боллоо. Удахгүй танайх Парист байхгүй улс төрийн газар болох байх та гэлээ. Хоёулахнаа тэргэн суумагц Клотилда Жоржийг хүзүүдэн авч. Миний хайртай хонгор найз. Өдөр хоног өнгөрөх бүрэл би чамдаа хайртай болоод байна гэжээ. Сүйх тэрэг тэднийг хөлөг онгоц шиг дайвалзуулан өлгийдлөө. Чи бид хоёрт өрөөнөөс маань сайхан юм байх уу та гэж хүүхнийг хэлэхэд хэлээд яах вэ гэж Жорж зөвшөөрлөө. Гэвч энэхэн зуур Вальтер авгайг бодож явжээ. Дөрөвдүгээр бүлэг. Энэхүү 7 дугаар сарын хурц нартай өдөр Тринитийн талбай эл хөл бөгөөд Парис хотыг айгам халуунаар төөнөж амьсгал боогдуулан улайсах шахсан бөхчм халуун агаар хотыг хөдөлгөхгүй хав дарсан юм шиг байлаа. Сумын дэрэгдэх усан ориглоор чадал нь барагдаж ядарч туйлсан мэт бүрэглэх чаан болж усан сангийн зунгаарлсан ногоон усанд модны навч цаасны тасархай хөвнө. Түүний чулуун хажлаган дээгүр нэгэн нохой харайж ороод тэрхүү сэжиг хүрэн бохир усанд самарна. Гол хаалгыг тойрон дугуйрсан цэцэрлэгийн мандан дээр суусан хүмүүс тэр нохойг атаархах мэт ширтэцгэн. Дөрва цагаа гаргаж харвал богино зүүн 3 дээр байлаа. Тэр хагас цагийн өмнө ирж. Вальтер авгайтай болсон нь зугаатай санагдлаа. Тэгэхдээ энэ хүүхэн чинь сүмийг дуртай юмд ашигладаг байх шүү. Энэ сүм еврей хүнтэй суусан нүглийн арилгаж улс төрийн талынхан дотор бурангуй ёсны эсрэг яваа лут эмэгтэй гэдгээр үзүүлэхин зэрэгцээ амьтан хүнтэй болцох газар нь болдго юм байна. Шашныг шүүхэр шиг хэргэлдэг нь заншил болсон юм билгүй. Цэлмэг сайхан өдөр шүүхрийг тулгуур болгож, халуун өдөр халах болгож, бороотой өдөр дээрээ барьж, гэртээ ирэхдээ үүдний өрөөнд хаяж шороо тоосонд дарагдуулдаг. Энэ шиг ийм хүүхэн түн бом бий. Өөрөөсөө бурхан тэнгэрийг огт тоохгүй. Бусдыг ч дуу гаргуулахгүй мөртөө хэрэгцээ гарвал зуучлагчд очихын адил наашаа ирдэг байх. Эднийг
Хөлсний байранд очие гэж өрөвл доромжлоо гэж үзэх хатлаа. Бурхан шүтээний өмнө сэтгнэж байх нь гайхах юмгүй байдгийн байна гэж бодлоо. Алгуурхан явж усан сангад хойроод сүмийн цагийг харвал 2 минутаар төрүүлж яваа буюу 3 цаг 5 минут болж байж. Сүм дотор хүлээсэн нь дээр гэж бодоод дотогш оржээ. Зойрны үнэр ханхлан сэрүүхэн аятайхан санагдаж сүмийн дотоод үзмжийг сонирхохоор гол дуган дотор нь сэлгүүсж явлаа. Сэлгэр танхимын гүнд нэгэн хүн жигдхэн алхалх нь нэггүй чимээгүй болсноо дахиад л тод дуулдаж өндөр багны дунд хөнгөн суурайтна. Сүм дотор яваа хүн түүний сонирхлыг татжээ. Тэр хүн өөдөөс нь ирж малгайгаа ар талдаа барьсан бүдүүн халзан хүн ихэмсэг байдлаар гараад ирлээ. Хоёр эмгэн хол холхон сөхөрч суугаад гараараа нүрээ таглан залбирна. Хүн амтангүй ганцаараа тайван байгаа гэж санахаар дотор аятайхан болж. Будагтай шил нарны гэрлийг хаах тул нүд ялбахгүй амар. Энд ер нь маш сайхан юм байна гэж дөрвөө дүгнэлээ. Тэр хаалга руу очиж цагаа дахин харахад дөнгөж 3-аас 15 минут өнгөрч байлаа. Дотор тамхи татаж болохгүй уурсаж гол хаалганы дэргэд гарч суулаа. Сүмийн нөгөө талын буланд тавцангийн ойролцоо өнөөх бүдүүн хүн алгуурхан холихсоор л. Нэг хүн ороод ирэхэд дөрвөө эргэн үзвэл носон банзалтай ер ядуухан хувцастай жирийн нэгэн эмэгтэй. Тэр эмэгтэй орж ирмэгцээл захын сандлын дэргэд сөхрөн сууж гараа ингэртээ зөрүүлээд дээш гөлөрч наминчлан залбирлаа. Дөрвөө түүнийг сониучрхан харж энэ эмэгтэй яасан бол? Ямар уйтгар, ямар уй гашуулсан бол? Энэ хөөрхэмт юун дагутраа болоо. Туйлын ядуу ам зуудаг нь мэдээж. Бас эр нөхрөн зоддог үз. Магадгүй хүүхэд нь үхэж байж ч болох юм гэж боджээ. Хөөрхистөө энэ хорвоод ховь заяаг улс байх юм да гэж бодмогцоо өрөвдөх сэтгэлгүй хорвоогийн эсрэг уур нь хурч. Тэгснэ энэ бүх ядуус наазах нь л ямар нэгэн бурхан биднийг харж тандаж Тэнгэрийн дансанд бидний үйлдсэн сайн мууг тэмдэглэж эц хойно дүгнэж байдаг биз ингэж итгэдэг байх та. Тэр нь хаана вэ? Чухам хаах нь байна. Ингэж асуувал бүү мэд шүү дээ гэж бодлоо. Сүмд нам гүн байх нь ихэн бодогдуулах сэхэ өгөх тул орчлон хорвоог сэтгэлээрээ үзэх шиг болоод хэн ертөнц юутай тэнийгээр зохиогдваа гэж шүднийхээ завсраар сийгүүлэн хэллээ. Даашинз сэржигнэхэд давхын цочиж үзвэл Вальтер авгаа ирчихсэн байлаа. Дөрвөө буушуухан босож өгтөн очвол хөөхөн гараа өглгүй аяархнаар хэт минутаас хэтрэх харахгүй байна. Би гэртээ харилгүй болохгүй. Миний хажууд цөхрөө цуугараа. Тэгэхгүй бол биднийг мэдчихэн шүү. Ингэжээ. Хөөхөн тэгж хэлээд гол дуган руу жиглэж хүний нүднээс далд тогтой газар хайхын үзвэл энэ сүмийг сайн мэддэг нь харагдлаа. Тэрээр нүрээ хав харалчураар бүтээсэн агаад шалан дээр хурч байна уу гүйгэмээр алхаж гიშгхэн дөнгөж дуулдана. Хүүхэн тавцангийн дэргэд очоод хажуугийн дуган дээр байхад энд чинь их ил газар байна гэж сүмд ярилцдаг шиг шивгнэн нууж хэллээ. Вальтер авгаа шүтээний өмнө очоод толгоогоо доош бүхийлгэж өвдөг сөхрөн суухаар завдснаа гэнэт баруун гар тийш хаалга руу хараад нэг юм шийд бололтой сандал дөхүүлэн татаад өвдгөл суулаа. Жорж хажууд нь байсан бас нэгэн сандлыг авч залбирч байгаа байдлаар суумгцаа. Танд их баярлаа. Би таныг биширч байна. Энийг 1000 түм хэлэхдэж бэлэн байна. Танд их хэрхэн хайртай болсон. Анх хараад л миний зүрх сэтгэлийг булаасныг нь ярмаар байна. Хизээ нэг энэ бүхнийг нэгд нэгэнгүй хэлж дотроо онгойлгохов гэж. Авгаа гүн бодолд дарагдсан мэт сууж түүний хэлэх үгийг ёр сонсоогүй юм шиг байснаа гараач нүүрнээсээ салгалгүй. Танаар
Ийм юм яриулж байгаа минь миний л ухаан гүйтж байгаа гэх. Миний ийшээ ирсэн нь хийж байгаа юм бүхэн маань та бидний хооронд болсон. Тэрийг үргэлжлүүлэх найдлага танд төрүүлж байгаа минь ч гэсэн цөм ухаан гүйтж байгаа гэх. Энэ бүхнийгээ мартаад энэ талаар дахиж надтай битгий ярих тун гэлээ. Тэгээд хүлээх мэт чимээгүй болж. Энэ үед дүүрва юу гэж хэлээ дээ хэмээн бодож шийдэмгийг өгөөд галтай цогтой ярих гээд үгээ олж ядан хэлсэн үгээ хүчтэй болгохын тулд гар хуруугаа хөдлөх харахгүй дээ би энэ баригджээ. Надад найдах юм чалга, хүлээх юм чалга би танд л дурлаж байна. Таныг яалаач гэсэн энийг хэлээд л байх болно. Таныг ойлгохтол тийм хүчтэйгээр, тийм галтайгаар хэлээд л байх болно. Миний амнаас гарах үг болгоныг амьлуулж байгаа хайрын сэтгэл таны зүрхэн төрч өдөр хоног цаг мөчөөр таны зүрхийг чиглэн дуслаар нэвшсээр байгаад эцэст нь таны сэтгэл уярч зөөлрөөд би ч гэсэн танд дурлаж байна гэж хэлүүлэхийг хүсэж байна хэмээн дөөрва ярьж гарчээ. Хүүхний мөрн хэрхэн чичирч хөхн хэрхэн оволцохыг мэдлээ. Тэгтэл гэнт би ч гэсэн танд дурлаж байна гэж түргэн зур шивнхэн дуулдлаа. Дөөрва толгой дундуура татуулсан юм шиг овгоцгийн цочиж бурхан минь хэмээн санаа алдан дуу тавьж. Вайлтравга өөхлөн амьсгаад ядан байж би яах гэж танд ийм юм хэлвэ? Би гэмтэй хүн болж, нүгэлтэй амтан болж, би чинь хоёр охинтой их хүн шүү дээ. Би чадсангүй, ерөөсөө болсонгүй. Би насандаач ийм болно гэж санахгүй явсансан. Тааж бодоогүй явсансан. Гэвч энэ надаас хүчтэй байж. Та бодолтой. Би танаас өөр хүнд хэцээч ингэж дурлж үзээгүй. Би танд нууцхан хайртай болсоор бүтэн жил болж байна. Сэтгэлийнхээ гүнд дарж хаад явсан юм. Та миний яаж шаналж, яаж тэмцэж байсныг мэддэгч болохоос би танд дурлаж байна гэж үнэнээ санд мэнд ярьжээ. Вайлтравга нүрээ гараараа таглаад уйлж сэтгэл нь ихэд хөдөлсөн тул хамаг биеийн чичирлээ. Та гараа нааш нүгэлд би таны гарт хүрч атгаж баймаар байна гэж Жорж хэлэхэд гараа нүүрнээс алгуурхан авахд хацар нь нэлдэ нойтон сормуусан дээр нь нулимс сувдран бунжийсэн харагдлаа. Жорж гарыг натгаж би таны нулимсыг ууж шиммээр байсан ч гэхэд намайг битгий завхруулж үзээч би нэгэнт өнгөрч гэж аяархан гинших мэт бахардуу дуугаар хэллээ. Жорж инээх шахжээ. Би энд яаж энэ хүүхнийг завхруулах вэ гэж бодож. Жоржийн ээлдэг зөөлөн үгийн нөөц барагдсан тул хүүхний гарыг зүрхэн тушаага наагаад яаж дэлсэлж байгааг нь үзэж байна уу гэж хэлэх төдийгөр хязгаарлалаа. Гэвч тэхээс нь хэдхэн секундын өмнө өнөөх бүдүүн хүний жиг далха ойр тиван дуулсан байж. Тэр хүн бүх бурхан шүтээнийг хараад одоо дор хаяхад хоёр дахь удаага баруун дугнаар орж ирсэн нь энэ байж. Вайлтравга нуугдсан багныхын цаанаас хүн ойртож байгааг мэдээд Жоржоос гараа угц татан авч дахин нүрээ таглалаа. Хоромхон зуурт тэр хоёр хоёулаа сөхрөн суугаад хөдлөгчгүй тэнгэрөөд харан үгс үггүй залбирч байгаа байдалтай болчихож. Бүдүүн хүн тэднийг хааш хэрэг хальт хараад өнөөл малгайгаа ардаа барьсан чигээрээ зүүн гарын дугн руу явлаа. Энэ үед дөөрөө энээс өөр газар яас хийгээд болцъё та. Юугээ зөвшөөрүүлж хийт. Ингэж бодон байсан тул би маргааш тантай хаана уулзах вэ гэж шивнэн асуулаа. Вайлтравга хариу хэлсэнгүй яг л хөшөө шиг хөдөлгөөнгүй болчихсон нь баримлж хүн бол залбирал гэж нэр өгч болмоор харагдлаа. Маргааш Джонсогийн цэцэрлэг түрээлэнд уулзах уу? Тэхүү гэж Жорж шалгаалаа. Авгай гараа буулгаад тэсхүйе бэрх зовлонд өртсөн туйлын шаналгаатай янзаар өхмөл мэтэд сонхгор сарайлан эргэж намайг орхигдун. Та яв. Намайг хэсэг хугацаанд ганцаарнгийн үлдээхгүй юу? 5 минут л. Таны дэргэд байхад дэндүү хэцүү байна.
Залбирч мөргмөр байсан ч би чадахгүй та явал да. Надад залбирах цай өгөөч дээ. Ганцаараа 5 минут л болъё. Би чадахгүй. Бурхнаас уучлалгүйж мөргөөлт намайг авраач гэж залбирая. Ганцаарангийн минь төр орхилд 5 минут л болно гэж үгээ тасалдуулангуйлаа. Хүүхний царай дэндүү сандарсан, дэндүү шаналсан үзэгдсэнд Дөөрвэ дуугүй босож жаахан тэнэгэлснэ. Би удахгүй ирнэ заяа гэжээ. Хүүхэн тэг гэсний тэмдэг болгон толгой дохиход Дөөрвэ тавцсан тийш явлаа. Вальтер авгаа бие албадан залбирах гэж оролдлоо. Тэнгэр бурхнаа дуудах гэж хүмүүн бусын хүч гарган ганцаардан гонсойж бүхэл биеэрээ чичирхийлэн бурхан тэнгэр минь өршөөж хайрлаа гэж дуулдлаа. Жорж хойноос харахгүй тулд татвагнан нүдэ аниж түүний тухай аливаа бодлыг өөрөөсөө хөөн зайлуулж тэмцэлдэх боловч шархалсан сэтгэлийн тэгтлээ их мөрөөдсөн тэнгэр бурхны оронд Жоржин мушга жирвэр сахал үзэгдээд болохгүй байж. Энэхүү улам хүчтэй болох хий үзэгдэл хийгээд санаа бодлыг эзэмдэж бие махбодын сэрэн халууцуулж зүүд зөнд нь ороод салхаа байлсан дүртэй бүтэн жил өдөр шөнөгүй тэмцэлсэн юм санаж. Нэг үгээр хэлбэл торонд хашигдаж хүлүүлээд тас хар нүд өтгөн сахлаараа зүрх сэтгэлийн гижигдэн татсан энэ эрд тэрвүүлсэн юм шиг явжээ. Одоо энэ сүм дотор бурханд ийм ойрхон байгаа хэрнэ гэртээ байдгаас хавьгүй дорой, хавьгүй арчаагүй ганцаар дуйлаа. Жоржийг л бодохоос бус залбирч ердөө чадахгүй болжээ. Тэр байтугай Жоржин явчихсанд зовж эхэллээ. Гэлээч цөхрөнгөө бардал тэмцэлдэж бие хаацайлан бүх оюунаа шавхан дайчилж өршөөл гуйсаар байлаа. Урд нь хар хүндээ эгнэгт цэвэр үнэнч явсан болохоор ингэж унах нь үхснээс ч 7 дурмж санагдаж. Залбирал шивгэнэх завсраа тэртээд замхран одох Жоржин хөлийн чимээг чих тавин чагнад суулаа. Бүх юм дуусаж тэмцээд хэрэггүй болсныг ойлгож эхэллээ. Тэглэж гисэн бууж өхийг хүсэхгүй үзэлсээр эцтэй ухаан балардах тийшээ хандлаа. Энэ нь эмэгтэй хүнийг салгануулан чичрүүлж чарлуулан унагадаг төр зуурын уналт байж. Халуурч байгаа юм шиг жихүүцэн чичирч хашгираад хариугүй ойчхон гэмээр боллоо. Нэгэн хүн хурдан алхалсаар ирэх сонсогдоход эргэн үзвэл лам байжээ. Авгай түүнийг үзмэгцээ ухсхийн босож өөдөөс нь гараа алдлаад гүйн тосож намайг авраач гэж аяархан хэлэхэд лам гайхан зог тусаж хатагтай минь таныг яахав? Та намайг авраасаа гэж байна. Намайг өрөвдөж хайрлаач. Та над туслахгүй бол би өнгөрч гэлээ. Лам солиотой хүнийг харж байгаа юм шигээр түүнийг хараад би танд яаж туслах болж байна гэлээ. Энэ бол өндөр жилгэр биетэй хөхөртөл нь хуссан цулцгар унжуу хазартай зүсэгтэн өгтийнхөө бэлэн өглөгчд дассан баян сүмийн залуу сайхан туслахлан байж. Миний төлөө уншлаг уншиж хайрлаач, надад зөвлөөч, намайг дэмжиж аваач, юу хийхийг зааж өгөөч гэж авгааг шалхаад. Би бям гарагт 3-6 цаг хүртэл уншдаг хүн шүү дээ гэж лам хэллээ. Тэгт нь авгай ламын гарыг атган базалж үгүй одоо надад хэрэгтэй байна. Тэр хүн энд байна. Энэ сүм дотор байж байна. Намайг хүлээж байна гэмдэ гэж дээрээс нь хэлэхэд хэн таныг хүлээж байна уу? Хэн хүлээж байна гэж. Намайг амьдаар минь алж байгаа тэр хүн, намайг эзэмдэж байгаа тэр хүн. Та намайг аврахгүй бол би түүний гараас гарахгүй. Би даанч чадалгүй байна гэж дахин давтан хэлээд ламын өмнө өвдөг сөхрөн унаж багштай минь намайг өршөө нэгүүлсэж бурхныг бодож намайг авраач дээ гэлээ. Авгай ламыг явчихвэ гэж айхдаа харж анчнаас нь зуурлаа. Лам нэг муу санаатай юм уу хэтэрхий сүсэгтэй хүн энэ эмэгтэйг миний хөлд сөгдөж өгснийг харж байгаа юм биш вэ гэж сэтгэл зовнин ийш тийш хараачлаа. Тэгээд хүүхнээс зүгээр салах аргагүйгээ ойлгомгцсон.
Босоорой мөргөлийн өрөөний түлхүүр надад бий. Ингэж хэлээд халаасаа ухаж хэлхээтэй түлхүүр гаргаад хэрэгтэйгээ ялган барьж сүсэгтнээс үйлдсэн нүглээ хийж сэтгэлийнхээ бузар булай гасгадаг авдар буюу тоглоомын модон байшин гэмээр жижиг өрөө рүү шалвхан алхажээ. Лам дунд хаалгаар ороод үүдийн түгжихэд Вальтер авгай хажуугийн нарийнхан хайрцаг руу ухсхийн хүрчээ. Уучлаач намайг багштаа минь, би нүгэл үйлчихлээ. Ингэж учир зүггүй уулгалан намжилжээ. Дөрвө тавцанг тойроод 100 гарын дуганд орж дунд хэрдэн очтол өнөөх бүдүүн хүн айван тайван сэлгүүцсэн хэвээр харагдлаа. Энэ нөхөрт энд байх ямар хэрэгцээ байгаа юм бол гэж боджээ. Тэр хүн Жоржийг хармагцаа юм ярилцсан гэж байгаа нь илт мэдэгдэж алхаагаа саагаад ойртон ирж нахилзан маш ээлдгээр "Уучлаарай эрхмээ. Энэ сүм хэдий дуссныг та надад хэлж өгч чадахсан болов уу?" "Үнэн дээр мэдэхгүй юм. 20 гаруй жилийн өмнө л болсон байх та." "Би ч гэсэн өөрцгөө урд нь өөр энд орж үзээгүй" гэж тэр хүн ярьлаа. Жоржийн сониуч зан хөдөлж "Та ер нь энэ сүмийг тун сайн үзэж байна да. Нэгд нэгэнгүй судалж байх шиг байна." "Эрх минь, би судлаагүй. Эхнэрээ хүлээж байгаа юм. Уг нь энэ дуулзыг юм. Гэтэл одоо болтол байдаггүй" гэж тэр хүн дурамжхан хариуллаа. "Тийм хэдэн хорон чимээгүй байснаа. Гадаа байх суухын аргагүй халуун байна шүү дээ" гэлээ. Дөрвө түүний амирлангуй царайг ажаад "Форест чиг л хүн юм да" хэмээн санаж. "Та хөдөөний хүн үү?" Тийм. Би Рэний хүн. Та зүгээр л ийшээ сонирхож яваа юу" гэлээ. "Үгүй. Би энд нэг авгай хүлээж байна" гэж дөрвө хэлээд нахилзан салах ёс хийж инээмсэглээд цааш оджээ. Голын хаалганы дэргэд муу хувцастай нэг эмэгтэйтэй дахин тааралдлаа. Тэр эмэгтэй сөхөрч суугаад залбирсан хэвээрээ л байлаа. "Үгүй юм уу, хичээж байна" гэж бодогджээ. Тэгэхдээ түүнийг үзээд сэтгэл нь уярч өрөвдөхөө нэгэнт болсон байж. Дөрвө түүний дэрэгдүр гараад Вальтер авгаан хүлээж байх ёстой баруун гарын дуган руу яаралгүйхэн явлаа. Гэтэл орхисон газар хоосон байхыг холоос хараад их гайхжээ. Өөр баг нь юм уу да гэж бодоод цаад мухарт нь хүртэл очиж арга буюу эргэлээ. Яваад өгчихсөн хэрэггүй. Ингэж бодмогц уурн дүрс хийснэ. Намайг ээрж яваа байж таарна гэдэг бодол төрмөгц сүм дотор дахиад нэг тойрлоо. Хаан ч байхгүй гэдгийг баттай яа мэдээд нааша ирэх байлгүй дээ гэж найдан сууж байсан сандал дээр нь суугаад хүлээлээ. Удсангүй шивгэн хаваа түүний анхаарлыг татжээ. Гэтэл сүмийн энэ буланд нэг ч хүн амтан байсангүй. Энэ шивгэнэх тун хаанаас гарна вэ гэж гайхжээ. Тэгээд босох зуураа мөргөлийн өрөө рүү ордог хэд хэдэн хаалга байгааг үзлээ. Нэгэн хаалганы доогуур эмэгтэй хүний даашинзны хормой цухууж байлаа. Вальтер авгай байлаа. Авгай нүглээ наманчилж байжээ. Мөрнөөс нь угц татаад умгар өрөөнөөс нь чирч гулдраад гаргамаар санагдсан боловч дорхно. Зүгээр. Өнөөдөр ламын ээлж байж маргааш миний ээлж ирнэ гэж бодлоо. Тэгээд ийм сони юм болсныг шоолох мэт тавлан мушилзаад мөргөлийн өрөөний жижигхэн цонхон тушаа тайвуухан хүлээн суужээ. Нэлээд удаан хүлээлээ. Эцэст Вальтер авгай босож нааш эргээд түүнийг хармагцаа дөхөж ирэхдээ царай нь маш шийдэмгий хүйтэн хөндөй болсон байлаа. "Эрхэмдээд эзэнтэн минь, намайг битгий хүргэж үзээрэй. Би гоё. Миний хойноос битгий хөөцөлдөрэй. Энээс хойш дахиад над руу ганцаараа битгий ирээрэй. Би тантай уулзахгүй шүү. Баяртай" гэж авгай хэлээд нэгэн хэм алхалсаар гарч одлоо. Дөрвө яарвал даарна гэж аль хэдийнээс бодсон болохоор саатуулж барьсанчгүй хоцорлоо. Харин ламыг хоргодсон газараасаа жаахан ичингүрсгэн гарч ирэхэд нь тулж очоод улаан нүрэн дээр нь "Наадмуу банзал углаагүй болчихно. Намалдаглаад орхих байсан та"
гэж шазуур зун хэлжээ. Дөөрва тэгж хэлээд огцом эргэж эсгэрэнхэн алгасаар сүмээс гарч одлоо. Өнөөх бүдүүн хүн малгайгаа өмсчихсөн нуруугаа үрээд илтэд гунигалсан байртай довжоон дээрээс өргөн талбай түүний хажуугийн гудамжуудыг ажиглан зогслоо. Тэр хоёр бөхөлзөн ёсолцоолоо. Дөөрвад энд байх хэрэгцээгүй болсон тул ажлын газар руугаа очижээ. Үүдний өрөөнд ороод бичиг сонин тараагчдын санаа зовсон царайг харамгацаал нэг их сонин явдал гарчтэй гэж мэдээд шууд эрхлэгчийн таслага руу явлаа. Өвгөн вайлтар босоо зогсчихсон нэлээд санд руу бололтой хэл хүгээ цөөнөөр нь таслан хэлж бичүүлж нэг хэсгийн бичүүлээд л зогсож тойрон хүрээсэн сурвалжлагчдад даалгавар өгч боорэ нарт заавар өгөөд нэг захидлыг задлж байхыг үзлээ. Вайлтар Жоржийг хармагцаа баярлан "Хөө ямар сайн хонгор найз ороод ирлээ" гэж дуу алдснаа баахан зовж "Таныг тэгж нэрлсэнд уучлаарай. Энэ явдлаас миний сэтгэл их хөдлөөд байна. Ер нь ч манай авгаа охид дандаа л хонгор найз гэд амнаасаа унгадгүй болохоор байсаар байгаад чихэнд дасчихсан байна шүү. Та надад уурлаагүй ээ. Өө зүгээр наад хочт нь хоргоо нэр шүү дээ" гэж Жорж инэн хариуллаа. Өвгөн вайлтар цааш үргэлжлэн "Их сайн байна. Би ч гэсэн таныг хонгор найз гэдэг болъё. За тэгэхээр бидний өмнө чухал үйл явдал зогсож байна. Яаманд итгэлтэй итгэлгүй санал хураахад 310 хүн 102 хүний эсрэг саналаа өгч яллаа. Парламентын амралт тодорхой ус хугацаагаар хойшилсан байна. Өнөөдөр 7 дугаар сарын 28 болж байдаг. Мароккоос болоод Испани манайх руу их уурлаж байна гин. Иймээс ч Дөрендэлэн хань хамсаатантайгаа авах болж. Ингээд учир нь олдохгүй буу явдал болсон байна. Шин танхим байгуулахыг мароод даалгач. Тэр нь цэргийн яамны сайдын албыг Бүтэн Дакер генерал тохоож гадаад явдлын яамны сайдын албыг миний найз Ларош Матед өгч. Тэгээд өөртөө дотоод явдлын яамны сайд нарын зөвлөлийн даргын албан тушаалыг үлдээж байгаа юм байна. Манай сонинч бие даах шинжтэй байна. Би тэргүй өгүүлэлдээ бидний баримтлах зарчмыг ерөнхийд нь гаргаж шин сайд нарын замыг заах гэж байна. Мэдээж хэрэг тэдний сонгож авсан замыг шүү дээ. Гэж санаа амар инээмсэглэнэ. Тэгэхэд Мароккын талаар ямар нэгэн сони юм, ямар нэгэн цаг үеийн ашигтай амт хүний анхаарал татам юм надад хэрэгтэй байна. Та энэ талаар юу бодож байна да? Гэж ярьлаа. Дөөрва жаахан бодож байгаад би таны санааг ойлголоо. Африкт байгаа манай колони гэвэл дунд нь Алжир, баруун гарт нь Түнис, зүүн гарт нь Марокко байна. Инхээр би танд манай тэр эзэмшлийн улс төрийн байдлыг тусгаж тэр өргөн удам нутагт байгаа омог аймагуудын түүхийг дурдж Европ хүний хөл хараахан хүрээгүй байгаа асар том баян бүрд фигийг хүртлэх Мароккын хил рүү хийсэн аян замлыг тодорхой гаргасан өгүүл бичиж өгье л дөө. Чухамхүү сая миний хэлдэг баян бүрдэл одоогийн мөргөлдөөний шалтгаан болсон шүү дээ. Ингүүл болох уу? Гэж асуугаад үгээ төгсгөхт нь тэрнээ сайхан юм гэж байх уу да? Гарчгийн юу гэж өхөв? Тунисээс Танжер хүртэл гэвэл ямар вэ? Их сайн байна гэлээ. Дөөрва үдээстэй Францын аж байдал сонин дотроос өөрийнхөө анх бичсэн Африк сэргийн дуртгал гэдэг өгүүлэлээ эрж олохоор гарчээ. Тэр өгүүлэлдээ өөр нэр өгөх, юухан хэйхэн өөрчлөх засгал хэрэгтэй байж. Түүнд колончлох бодлого, Алжирийн хүн ам, Оран мужруу хийсэн аяны тухай өгүүлсэн учраас саяын зорилгод бүтнээр нь ашиглаж болмоор санагдсан хэрэг. 40 минутад уул өгүүллийг засахын засаж орчуулга хийх газар нь хийгээд одоогийн шаардлага тохируулан шинчилж шин танхимыг магтаж сайшаасан утгатай болгоод орхилоо. Эрхлэгч түүнийг уншиж үзээд "Хийхдэг, ёстойдаг. Таач алт юм а. Танд маш их баярлалаа" гэлээ. Дөөрва энэ өдрийн ажил бүтэмжтэйд баяр хөөр болсоор үдийн хоолноор гэртээ иржээ. Тринити сүмд амжилтгүй болсон явдал түүнийг огтхон ч гутраасангүй. Харин ч надад хожоотой болсон гэж бодлоо.
Мадлен түүнийг тэчээдэн хүлээсэн тул ороод ирэнгүүт нь л Ларош гадаад явдлын яамны сайд болсныг чи дуулав. Дуулсан. Энэтэй холбогдуулаад Алжирийн тухай өгүүл бичиж өгчөөд ирлээ. Юу өгүүлэл? Чи бид хоёрын анх хамтарч бичсэн өнөөх Африк цэргийн дуртгал би дахиж уншаад цаг үеийн шаардлага зохицуулаад жаал зугаа засвар хийгээд л болсон. Гэлээ. Мадлен инээ хэлж тийм ээ, чухам ийм л юм одоо хэрэгтэй гэд хэсэг дуугаа олсноо. Чухам тэгэхэд бичлгүй орхисон зүйлээ одоо гүйцээж бичих хэрэгтэй. Одоо чи бид хоёрт түүнийг барих учир шалтгаан бий болсон. Тэрнээс чинь тухайн үе тохирсон хэд хэдэн маш сайн өгүүлэл гарна шүү гэж нэмэгтэн. Ястай үнэн. Араараа тавилдаг форест нөгөө ертөнцид байгаа болохоор одоо бидэнд хэнч саад хийхгүй гэж Дөрва зөвшөөрчээ. Энэ үг хүүхний дургүй хүргэсэнд тоглоомч нь шоглоом болж байна шүү. Чи одоо ингэж байдгаа болиул таарна. Намайг юм хэлдэггүй төвчээртэй болохоор чи дандаа дэндүүлээд байх юм а да гэж ширүүхэн хэллээ. Дөрва эхнэрийнхээ хорыг малтах уу гэж байтал би бүр юугаач мэдхэ байлаа. Цэцэрлэх түрээлэнд маргааш 4 цагт Монсогийн цэцэрлэх түрээлэнд ирэхгүй юу гэсэн ганцхан өгүүлбэртэй утас авчээ. Дөрва учрыг ойлгож уушиг зүрх нь амаараа гарах шахтал баярлаад хайрт минь би дахин тийм ярихгүй нэрэж тэнэг хэргийн дуу бурууга хүлээе гэж хэлээд өнөөх хөх цаасыг халаасанда хийлээ. Тэгээд л шөлөө халбагдаж гарлаа. Хоолоо идэж байхдаа би бүр юугаач мэдхэ байлаа. Уучлаарай намайг. Маргааш 4 цагт Монсогийн цэцэрлэх түрээлэнд ирэхгүй юу гинэ гэж дотроо давтан хэлж ингээд буугаад өгдөг байж. Эн чинь би таны мэдэлд байна. Дуртай газараа дуртай цагтаа намайг яавал яа гэж байгаа хэрэг шүү дээ гэж бодоод гэнэт инээд алдаж иргэсэнд Мадлен гайхаж "Гүчи чинь юу болов?" Зүгээрээ би нэг ламтай уулзсан юм. Тэрний сарнагар том хамар санаанд орлоо гэж хариулж. Маргааш нь Дөрва яг 4 цагт болдсон газараа очижээ. Монсогийн цэцэрлэх түрээлэнгийн бүх сандал халуунаас ядарч тэнхээдсэн хөрөнгөтөн замын элсэн дээр дур мэдэн тоглох хүүхэдтэй огтхон ч анхаарал тавихгүй байгаа бололтой амирлангуй асрагч хоёроор дүүрчээ. Дөрва авгайг булгийн дэргэд хиймэл эвдэрхийн дундаас соллоо. Вальтер авгай айж зовсон байдалтай хэдэн багын юм шиг багныг тойрон явснаа. Энд ямар олон хүнтэй юм бэ гэж Дөрваг мэдлэхээс өмнө хэлжээ. Дөрва уухайн тас шүүрэн авч тийм ээ тэр үнэн өөр тийшээ явах юм биш үү? Тэгээд хаашаа очих юм бэ? Хаашаа ч явсан яах вэ? Сүйх авсан ч болох л байна. Та хөшгийг хаачгаад ямар ч айх юмгүй санаа амар болно. Нэрэ тэрэн дээр юм баха та. Энд чинь айж өгөх нь. Тэгвэл та намайг гаднах цэцэрлэгт гудамжны гарцсан дээр хүлээж бай. Би 5 минутын дотор сүйх болоод ирнэ гэж хэлээд хар хурдаараа алгууллаа. Тийм сүйхэнд хоёулахна боломгцоо Вальтер авгай өөрийнхөө талын цонхыг сайтар нямбайлан бүхэллээ. Та зөөвчөнд юу гэж хэлвэ гэж хүүхнийг асуухад Дөрва санаа зовлтгүй хаашаа явахыгаа тэр мэднэ гэж. Жорж түүнд Константиноплийн гудамж руу очоорой гэж загсан байж. Танаас болоод миний яаж зовж, яаж шаналж, яаж тарчилж байгааг та мэдэхгүй л дээ. Өчигдөр би сүм дотор танд хатуу хандсан байх. Гэвч яах ч байсан танаас зүгт хийгээ шийдсэн. Би тантай хоёулахнаа үлдэхээс л үхтлээ хайх юм. Та намайг уучлсан уу? гэж авгаан ярихад Жорж гарын натгаад уучлалгүй яах вэ? Танд ингэтлээ дурлаж байгаа хүн чинь юу ч болсон уучлан шүү дээ гэж авгай түүнийг чин сэтгэлээсээ гуйх байдалтай царайчлан харж та намайг яах ч үү гэдэг хамлаач. Тэргүй бол бид хоёр эцсийнхээ удаа уулзаж байгаа нь энэ болно шүү гэлээ. Жорж эхлээд юм хэлсэнгүй. Гэвч түүний жирэгвэр сахлын цаана эмэгтэй хүний сэтгэлийг гжигддэг нууцхан инээмсэглэл нь нуугдан байжээ. Тэгснэ
Би таны номхон боол болно гэж шивнэлээ. Тэгмэгц Вальтер авгай түүнийг Мадлен Форесттэй суух гэж байгааг дуулаад хэрхэн сэтгэлтэй болсноо анх мэдснэ нэгэнгүй он сар өдөртэй нь ярьж яаж шаналж явдгаа тоожж гарчээ. Гэнэт авгай дуугүй боллоо. Сүйгч зөкслөө. Дөөрөө хаалгыг онгойлгоход бид хаана байна? Тэргнээсээ буугаад шулуухан энэ байшинд ороорой. Энд айх юмгүй санаа амруулноо. Би тэгээд хаана ирсэн юм бэ? Манайд ирсэн. Миний ганц бие байхдаа сууж байсан байр. Тантай уулзаж байх газартай байхын тулд хэд хоног хөлсөж авсан юм. Гэхдээ навгай тэрэгний суудлаас зуурч би орохгүй хэмээн хоёулахнаа уулзахаас айн сандарч хучир зүггүй шулганлаа. Тэгтэн дөөрөө шийдэмгийг гихчээр би таныг яах ч үү гэдгийг амлая. За орё л доо. Хизээний хүн амтэн шавж хад харж байгааг үзв үү? Бушуулаараа гаралдаа. Би танд гар хүрэхгүй гэдгээ тангарглая гэж давтан шалгаажээ. Энэ үед дарсны мухал ээзэн байшингийнхаа үүдэн дээр гарчхаад тэр хоёрыг сонирхон харж байлаа. Авгайд аимшигтай санагдсанд дэвхрэн буугаад хаалгаар хар гүхээр орлоо. Авгай шатруу гүйн завдахад дөөрөө гараас нь барин тогтоож "Энд би доор" гэж хэлээд өөрийнхөө өрөөрөө түлхээд оруулжээ. Дөөрөө ормогцоо хаалгад үжиж аваад авгай руу зэрлэг араатан дугаа дайран ороход авгай түлхэлж тэмцэн бурхан минь гэж шивнэн ноцолдлоо. Харин дөөрөө түүний хүзүү хоолой уруулам нүд нүргүй тачаадан үнссэн тул тэрхүү учир тоймоо алдсан инхрийллээс булт харахгүй болж биеэсээ түлхэн үнсүүлэхгүй хичээвч өөрийн эрэхгүй түүнд уруулн хурчгээд байжээ. Тэгтэл авгай гэнэт эсэргүүцхээ болж тамир тэнхэн барагдаад бүрнээ номхорж хувцсын тайлахад хориг хийхээ бүр мөсөн боллоо. Дөөрөө гэрийн зарцих шиг туршлагатай гараар сурмаг гихч нь авгайн хувцсыг нэгээр тайлж гарчээ. Авгай түүний гараас цээжвчээ шүүрэн аваад нүрээ тахиллаа. Ийхүү хөлийн тушаа газар хаягдсан хувцсныхаа дунд шармай нүцгэн болоод цав цагаа юм зогслоо. Дөөрөө авгайг зөвхөн шаахайтай нүлдээгээд орлууга аваачжээ. Энэ үед авгай түүний чихэнд дуулдах төдийхөн би хизээч хүнтэй нууцаар явж байгаагүй шүү. Бүр тангараглана гэж шивгэнлээ. Залуухан хүүхнүүд би өөр хүнтэй ойртож үзээгүй шүү гэдгээ тангараглыг хэлцдэг. Тэр надад огтхон ч пад алга гэж Жорж бодлоо.